Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ энэ хичээлийг үзэх өдрийн мэндийг хүргэе. Ингээд багш нь ингээ үсгтэй үгийн утгыг ялгаж зөв уншиж сурах гэсэн ийм хичээлийг та бүхэндээ танилцуулж байна. За хичээлийн зорилго маань ингээ үсгтэй үгийн утгыг ялгаж зөв уншиж, зөв бичиж сурах чадварт суралцах юм. За энэ зорилгодоо хүрэхийн тулд дөрвөн алхмыг бүгдээрээ хэрэгжүүлье. Нэгдүгээрт ингээ эсхтэй үгийг зөв унших, зөв бичих, утгыг мэдэх. Хоёрдугаарт ялгах шиг гэж юу вэ? Түүнийг таних. Гуравдугаарт ялгах шигтэй үгийг зөв бичих, ялгах шигтэй үгийг зөв унших гэсэн ийм алхмуудыг бүгдээрээ хэрэгжүүлнэ. За, дэлгэцэн дээр хоёр багна үг харагдаж байна. Нийлээгаа өнгөн дээр бичсэн улбар шар өнгөн дээр бичсэн үгнүүдийг бүгдээр анхааралтай сан ажиглая. Бичиглийн хувьд ямар ялгаа байна ажиглаарай. За одоо багшигаа уншихаар дуудлагын хувьд бас ямар ялгаа байгааг онцолж анхаараарай. Цан, он, хон, хан, сан, тун, сүн, тэн. Дараагийн багны үгийг уншийе. Цан, он, хон, хан, сан, тун, сүн, тэн. За одоо багш нь харьцуулаад уншийе. Анхааралтай сонсоорой. Цан, цан, он, он, хон, хон, хан, хан, сан, сан, тун, тун, сүн, сүн, тэн, тэн. За дуудлагын хувьд ялгаатай сонсогдож байна. Бичиглийн хувьд бас ялгаатай сонсогдож байна. Тэгэхээр ардаа их шиггүй энийг хэлний үгийн энгийн бас битүү үе гэж ойлгож болно. За анхааралтай сонсъё. Яагаад үгийн энги гэсэн болохыг хэдүүлээ ажиглаж мэдье. Цан, он, хон үгнийг хэлэхэд хэлний уг өргөгдөж хэлэгдэж байгаа учраас хэлний үгийн энги гэж нэрлэдэг юм байна. За ардаа гიშгтэй энийг хэлний үзүүрийн энгийн задгаа үе гэж бас ойлгож болно. Жишээлбэл на, но, нэ, нөө гэсэн задгаа үеүүд орсон байна. За уншилтыг анхааралтай сонсъё. Цан, он, хон хэлний үзүүр үүдний шүдэнд хүрч хэлэгдэж байгаа учраас үүнийг хэлний үзүүрийн энги гэдэг байна. За тэгэхээр бичиглэлээрээ ардаа их шиггүй энийг хэлний үгийн энги, бичиглэлээрээ ардаа их шигтэй энийг хэлний үзүүрийн энги гэдэг юм байна. Харин дуудлагын хувьд ардаа их шиггүй үгийн энги маань хэлний уг өргөгдөж хэлэгддэг байна. Харин ардаа их шигтэй хэлний үзүүрийн энги маань хэлний үзүүр үүдэн шүдэнд хүрч хэлэгддгээрээ ялгаатай байна. Тэгэхээр хэлний үгийн энээс хэлний үзүүрийн энийг ялгаж байгаа энэ а, э, о гэсэн гишгүүдээ сайн анхаарад ажиглаад аваарай хүүхдүүдээ. За энэ дэлгэцэн дээр гээтэй үгнүүд харагдаж байна. Мөн эхний багна нь ардаа их шиггүй гээтэй үг, хоёрдугаар багна нь ардаа их шигтэй гээтэй үгнүүд харагдаж байна. За одоо багш нь уншиж сонирхуулъя. Арга, орог, буг, сураг, тараг, баг, уураг, борог, эг гэж төгсгөлтэй сонсогдож байна. За ардаа гიშгтэй үгнүүдийг уншийе. Арга, орог, буг, сураг, тараг, баг, уураг, борог, гэж сонсогдож байна. За одоо харьцуулж уншийе. Арга, арга, орог, орог, буг, буг, сураг, сураг, тараг, тараг, баг, баг, уураг, уураг, борог, борог. За хэлний угаар
Хэлэгдэн ардаа гişггүй бичигддэг гээг хэлний гээ гэнэ. За мөн битүү үе гэж ойлгож болно. Араг, орог, буг, эг хэлний уг яг хэлний угийн энтэй адилхан ан гэдэгтэй адилхан араг, орог гэж ингэ угаар хэлэгдэж байгаа учраас хэлний гээ гэж нэрлэдэг юм байна. За харин дараагийн багнанд байгаа арга, орог, буг гэж хэлний уг хүүхэн хэлэнд хүрч хүүхэн хэл идэвхтэй оролцсон хэлэгдэх энэ гээг хоолой гээ гэж нэрлэдэг юм байна. За энэ гişгүүдийг анхааралтай сайн ажиглах юм бол дандаа а, о гişгүүд орсон байгаа. Тэгэхээр га, гог хоолой гээ гэж бид нэрлэдэг юм байна. За тэгэхээр 1-р үеэс хойш орсон га, го хоолой гээ байна. 1-р үеэс хойш орсон на, нэ, но, нөө хэлний үзүүрийн юм байна. Эдгээрийг ялгах шиг гэдэг юм аа. Эдгээр нь богино шиг байх бөгөөд балархай бүдэг сонсогддог байна. За бүгдээрээ одоо дасгал ажиллая. Дээлийн торго авав. За хаалтан дотор 2 хувилбарыг бичсэн байна. Энэ хувилбараас аль зөвийг нь олж гүйцэн нөхөж бичих юм байна. Тэг хувилбарыг гүйцээж бичихтэй ялгах хишгээ зөв нөхөж бичих нэ. Дээлийн торго авав. Хаагур хэлэгдэж байна. Анхаараарай. Дараагийн хувилбар сураг чимээ ирлээ. Сураг. За анхаарсан бах. 2020 он гарлаа. Он. За нөхөх 2 үг маань он гэсэн 2 үг байна. За зөвийг нь нөхөж олж бичээрэй. Дараагийн хувилбар номын сан оров. Нөхөх үг маань сан. За багш нь уншия. Номын сан оров. Сан. Дараагийн хувилбар алаг бөмбөг өнхрөв. Алаг. За нөхөх үе маань аг га гэсэн 2 үе байна. Алаг. За дараагийн өгүүлбэрийг анхааралтай сонсъё. Шар шувуу шүн сайн харна. Шүн. За хэрвээ 2 байдлаар нь багш нь уншия. Шар шувуу шүн. За алийг нөхөх нь байна. Сайн харан. Алийг нөхөхөр байна. Шар шувуу шүн сайн харна. За бүгдээрээ багштайгаа хамт дасгалаа зөв ажилласан гэдэгт багш нь итгэж байна. За одоо бүгдээрээ зураг дээр юу харагдаж байгааг анхааралтай сайн ажиглаад нэрлээрэй. За нэрлсэн үгнүүдээ бас дэвтэр дээрээ бичнэ. Үүл, онгоц, уул, мод, ургамал, ногоо, янзаг, бөмбөг. Ургамал, янзаг, бөмбөг. За эдгээр үгийг дэвтэр дээр бичээд ялгах хишгийг нь ялгаж будаарай. За дараагийн дасгал маань хоц үгнүүдийг олоод мөн ялгах хишгийг нь будцгаая. За хамгийн эхний одон дээр байгаа хан. За үүний хос үг нь хаана байна? Хан. За ялгах хишгтэй үг нь аль вэ? Дараагийн хос арга. За ялгах хишгтэй үг нь аль вэ? Хүүхдүүдэд олоорой.
Дараагийн үг дүүлэн, 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 дүүлэн. За ялгах шигтэй үг нь аль вэ? Бүгдээр олсон гэдэгт итгэлтэй байна. Дараагийн хос үг хорог, 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 хорог. За ялгах шигтэй үгээ олоорой хүүхдүүдээ. За мөн дэвтэр дээрээ үгнүүдээ хос хосоор нь бичээд ялгах шигийг дуудаж ялганаа. За ингээд бүгдээрээ хоёр дасгалан ажилласан одоо дараа нэмэлт даалгавар НГТ буюу ялгах шигтэй үг 10-ыг олоод утга ялган өгүүлбэрт оруулж бичгэнэ. За ингээд хичээлийн анхааралтай сонссон Шавнар та баярлалаа.